Зээ сонсогчдоосоо хүлцэл өчөөд өнөөдрийнхөө дугаарыг эхлүүлье гэж бодлоо. Тэгээд өөрийн жижигхэн хувийн асуудал болон YouTube-ээс манаас өгд ирсэн сануулгын дагуу техникийн саадлаас болоод манай дугаар хойшлсон байгаа шүү. Тэгээд өнөөдөр 5 сонсогчоос ирсэн захидал 2 постыг та бүхэндээ хүргэе гэж бодож байна. Ингээд эхний сонсогчоос ирсэн захидлыг эхлүүлцгээе. Би өөрийн амьдрал тохиолдсон нэгэн зүйлийг бичгээр шийдлээ. 2012 онд 10 жилээ төгсөөд 14 онд Домогт түүх халах голын отрядад хугацаа цэцэргийн алба хааж ирээд хууль сахиулгыг сургуулийн ахлагчийн сургуульд сурч төгсөөд хүсэн хүлээсэн цолоо зүүж аваад удам залгасан цагдаагийн албан хаагч боллоо. Тэгээд багын 2 найз минь үе намайг ажилдаа байхад уулзах гэж заримдаа хоол цай төхүүлж өгдөг байв. Бид их сайн найзууд л та. Өөрсдөө тулгын 3 чулуу энтер гэд хөөр өчгнөө бас. Нэг өдөр ажлаа тараад гэртээ амарч байтал 2 найз минь гараа дээр хамт караоке орж сууя гэд намайг шалж эхлэв. Би ч зөвшөөрч бид 3 4-р хорооллын бичлийн ард байх нэгэн газар руу орлоо. Гэтэл бидний орсон өрөөнд 3 эмэгтэй байна. Би ч найз охин ихнэр байхгүй ганц би байсныг ч хэлэх үү. Бид нар танилцаад дээгих бүсгүй нь миний хойноос нилээнчгүй лээ. Би ч эцэстэн дасаж бид 2 үерхэж хайрлаж дурлаад сайхан байлаа. Нэг л өдөр надад тэр минь сайхан мэдээд уулгаж 2 зураастай тест үзүүлв. Би ч хөл газар хүрэхгүй баярлаж нисэх шиг л болов. Тэгээд би шууд л өөрөө хадмууттайгаа орж танилцаад би танаа охинд хайртай. Бид 2 ээж аав болж байгаа. Би маш сайн аав болж чаднаа энтер гэдэл амлалтаа өгч хадмууттайгаа танилцлаа. Амжилттай шүү. Дараа нь манай хүү манай ээж аав хоёртай танилцлаа. Ярилцаж дуусаад ээж аав хоёр маань миний хүүд сайн болж чадах юм болоо да. Дэмэл байх та гэж эсэргүүцэв. Би ч өөрийнхөө амьдралыг би өөрөө шийднэ. Өөрөө бүгдийг нь чадна. Болгон зүтгэн хичээн алаад өгнө энтер гэдэл. Удалгүй манай аавын хашаанд 4 хаантай гэр бариад нэг гудас 2 аяхтай л амьдралаа эхлэв. Ихэнх үедээ их л аз жаргалтай сайхан байлаа. Хайртай хүнтэйгээ хамт амьдарч тэр минь удам залгах үрийг минь хөвлөдөө тээж байгаа гэж бодохоор харахаар л хайр хүрнэ. Хамт байгаа мөртлөө л санана. Удалгүй хүмүүн төрлөө. Би ч яхавдэ. Цагдаа хүн болохоор цаг наргүй ажилтай. Энэ өдрөөс л бидний дунд асуудлууд гарч эхлэв. Манай хүн төрөө дэмлэгээс гарах ёстой өдрөөсөө 1 хоногийн өмнө гинэтхэн гарахаар болсон байв. Ядаж байхад өмнөх өдөр нь хизээ гарах талаар нь асуухад болоогүй нөгөөдөр гар гэж эмч хэлсэн гэж байв. Би ч яг гарах өдрийг нь тааруулаад гараагаа өөр албан хаагчтайгаа сольж орхив. Харин намайг ээлжинд гарч байхад манай хүнийг гинэтхэн гар гэд эмнэлгээс гаргасан байв. Тэгээд манай хүн эмнэлгээс гарахт нь хинч тосоогүй дуур нь хүрээд гэрлүүгээ биш шууд л таксинд суугаад төрсөн хичээндээ очсон байв. Би ээлжнээсээ буугаад шууд л хичээнд нь очиж эхнэр хүү хоёроо аваад гэрлүүгээ явлаа. Тэр үеэс л манай эхнэр чи намайг эмнэлгээс гарахад хаана байсан юм гэх мэтэр хэрүүл хийж уурлаж уцаарладаг болов. Би ч миний буруу юм болохоор чимээгүй л байдаг байлаа. Эсвэл гарч тамхилж хаад орж ирнэ. Учир нь ээж минь дөнгөж төрсөн хүн гэдэг хэцүү. Би сэтгэл санаа нь гутранг, бүх зүйл нь тогтворгүй, эмзэг байдаг. Чи чимээгүй л байж бай гэдэг байсан тул би ч ээжийнхээ үгэнд орж чимээгүй л суудаг байлаа. Нэг л мэдхэд хүмүүн 3-наас хүрлээ. Хүмүүн том болсоор би ч цол нэмж албан тушаал дэвшив. Эхнэр маань нэг өдөр би ажилд ормоор байна. 3 жил гэртээ суулаа. Уйдаад хийцүү байна гэхээр нь гэрийнхээ ойролцоо цэцэрлэгийн хажууд ажилд оруулав. Бид 2 өглөө ажилдаа явахдаа хүүгээ цэцэрлэгт нөхчгөөд тус бүрийн ажилдаа явцгаадаг байв. Эхнэр маань ажилд ороод 3 сар орчим болсныхоо дараа нэг өндөр турахаа хар залуутай хамт гэртээ орж ирэв. Би ч тэр хүнд нь ёсоо бодоод цай хоол хийж өгөөд хэн болох юу болох талаар нь асууж яриа өрнүүлэхэд хамт нэг өрөөнд суудаг ажлын хүмүүс гэсэн тул харцсанчгүй. Харин ч тэр хүнд нь ээлжнээсээ буусан өдрөө ажилд нь тусалдаг болов. Учир нь манай эхнэрт тусалдаг гэхээр нь ач санаа нь тус хүрэгдэг байв. Өдөр ирэх тусам эхнэр минь хүүтэн хүндий болж буруу харж унтаж багаар хөндөрсөөр сүүлдээ бүр тусдаа унтдаг болов. Ажилтай байхад минь залгаж ярддаг байсан нь болж залахаараа хоёлаа салвал хуулаараа би хүүхдээ авах юм байна гэх мэтийн зүйл ярьдаг болов. Би ч аль болох хэрүүлээс зайлсхийдэг боловч нэг орой үнэхээр тэсгэл алдаад урдаас нь орилоод хэрэлтчихлээ.
Би дөнгөж ажилласаа орж ирээд хоол хийгээгүй байсан болохоор нөөсөөд хүүгээ аваад аавандаа очиж хоол идэхээр явав. Яг аавандаа орсон чинь аав минь намайг чи ихнэрээ зодсон байна. Манай удамд эмэгтэй хүнд гар хүрдэг хүн хүмүүжил байхгүй гэдэл намайг загнаж ухамсарын шанаа өгөв. Би болсон явдлыг тайлбарлаж манай гэрт очиж үзхийг хүсв. Аав ээж хоёр манж хамт манад очихоор болж бид хамтдаа явлаа. Гэрт орж ирээд удаагүй байхад араас тус дүүргийн цагдаа нар орж ирлээ. Юу болсон талаар асуухад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн байна. Таныг шалгана гэд намайг хилтэс рүүгээ аваад явлаа. Би ч очиод тайлбар мэдүүлгээ өгчгөөд гараад ирэхэд эхнэрийн ах дүү нар нь ирсэн байв. Уулзсан чинь тэд нартаа үргэлж зодуулдаг, байн хүчирхийлэл өртдөг, харанхуй шөнө хөөгддөг гэх мэтээр худлаа ярьсан байсан. Би тэр үед л хахаас нь сонсоод бүр гол зураад үнэхээр их гомдод шоконд оров. Ингээд эхнэр хүүг минь надаас салгаж авч яваад хэд хонлоо. Би ч амьдралаа бүтэн авч үлдэн хүүгээ өнчрүүлэхгүй гэдэл уучраа олох гэд заалгалаа. Хаана байгаагаа ч хэлэхгүй байхаар нь би хуулийн дагуу хүүгийн эцэг, хүүгээ хаана хинтээ ямар орчинд байгааг нь мэдэх хэрэгтэй байна. Гэх мэтээр ярьж байж байгаа газрыг нь заалгаж байгаад очтол намайг ямар мэрэгчлтэйг минь мартсан юм шиг байгаа. Үүдэнд нь эрэгтэй хүний сахин хөрөмөлгөөтэй, мөн найлын өрөөнд нь 2 биш 3 шүдний сайз байв. Миний түүнд бэлгэлсэн түлхүүрний хоосон дээр өөрийнхөө утасны дугаар болон нөгөө залуугийн утасны дугаар хамт бичээтэй байх зэрэг баримтууд нүдэнд минь тусав. Яг энэ үед л би салах шийдвэрийг гаргаж хаан уул дүүргийн иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргав. Утга нь гэрлэлт цуцлуулах, хүүхэд асрах эрхийн маргаан болон тэтгэмж төлөх эцэг байх эрхийг минь хангаж өгнүүгийг утгатай байв. Ингээд удалгүй шүүх хурлын тав гарч миний хөөсөн хүлээсэн мөч ирв. Би хүүтэйгээ уулзсан гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэвч тус дүүргийн шүүхийн эмэгтэй шүүгч намайг нэг хүүхэдтэй байхад 2 хүүхдийн тэтгэмж төлөхийг даалгасан байсан мөртлөө намайг хүүтэйгээ уулзах асуудлыг огт хөндөөгүй шийдвэрээд гаргасан. Намайг бүр гомдол гарах эрхгүйгээр шийдвэрлсэн байсан. Ингээд би өмгөөлөгч авч дахин давах шатанда гомдол гаргаж, мөн тус шүүгчд гомдол гаргаж давах шатанд шүүхийн шийдвэр анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж чадсан. Энэ бүхний цаан зүгээр л хүүтэйгээ уулзах гэсэн эцэг хүний сэтгэл явж байгааг тэр шүүгч ойлгоогүй юм шиг санагдсан. Хорвоо үнэхээр хэслэнтэй билээ. Одоо л нэг хүүтэйгээ уулзаж чадах нь дээ гэж бодож байтал 2025 оны 8 дугаар сард хөөмөн ээжийнхээ ээж аав буюу өвөө эмээтэйгээ хөдөө явж байгаад замдаа автосолд орж 8 сарын 18-нд гэмтлийн эмнэлгийн сэхэн твтэж байхдаа 6 нас хүрээд 8 сарын 22-ны өдөр намайг орхиод Тэнгэрийн орондоо атсан. Ингээд миний хүсэл тэмүүлэл зориг нэг мөсөн үгүй болсон. Гэр бүлээс гадуур харилцаа бол хагцлын харангал. Үйлийн үрийг нь үр минь үрчгсэн юм. Тиймээс залгас минь аав ээжийнхээ үгийг дагах хэрэгтэй шүү гэж захимаар байна да. Миний захиаг заавал оруулж өгөөрэй. Залуус сургамж болог. Гэсэн цагтлыг нэгэн цагдаа сансагч залуу маань илгээсэн байна. За тэгээ чамаага чангаас чанга тэрвэрий. Бид хоёр бас Facebook-ийн мессенжерээр нэлээд хөрхөн чатлаад авсан. Тэгээд эрүүл линкаас жаргал орцуудаа мөн сайн сайхан ханажил үр хөвгт заяах болтугай гэж чамдаа өрөөё. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Би одоо 40 настай. Эд залуу сайхан нас гэж дотроо боддог боловч тойлонд харахаараа 50 гаруй настай нэгэн эмэгтэй өмнө зогсож байдаг. Энэ бүхэн ингэж эхэлсэн юм. Би тухайн үедээ л ганган хөөрхөн охтын тоонд орж явсан. Хорооллын оюуны ундраад сурдаг, хотын төвийн үнэтэй бүз өмсдөг, эрхийн балаа айлын баг байлаа. Тэр үед хотын төв чинь хороол байлаа штэ. Аав ээжийн цалин буулаад бол хорооллын хэдэн дэлгүүрийг ястаа метрлэж өгнө. Цалин буухаас 14 хоногийн өмнөөс л найзуудтайгаа явж хувцснуудаа овоо хараанд аавн шүү дээ. Тэр үеийн лангуунуудад тоотой хэдэн гой бараатай ананаар байдагсан. Пүүзний лангууны ах нартай үе зайгүй болчихно. Хичээлээ дараад шинэ бараа ирж үзэх гээд явна. Завтайч байж, аав ээж мөнгөтэйч байж. Ах эгч нар ажил хийгээд эхэлсэн байсан болохоор бүгднгээс нь татаас авна. Тэр үедээ л 110 мянгаар талж ордоо арай хийж аваад бараг өвөртлөө дунтдаг байлаа. Маргаашин сургууль дээр явхаар нөгөө ангийнхан болон дээд ангийнхны нүд миний пүүзэн дээр тусаад л хараад нөгөөхөө үхтлээ зүлгэн штэ. За бас үстэй яг өмснөө. Үсээ дээрээ боон гэдэл тэр үедээ сургуульд алтартай охин байлаа. 10 төгссөн 100 манай байранд Эрдэнтээс айл нүүж ирлээ.
Тэр өдрөөс эхлээд үеийн номой маягийн хүү намайг өдөр шөнөгүй эргүүлнэ. Би нөгөөхөө шоглоод талах ундаанд гүйлгэнэ. Надад бол муу хүүгүүд таалагддаг байсан үе юм. Орой хойд цэцэрлэгийн хашаанд олон хүүгүүд над дээр ирнэ. Нөгөө номой холоос ажаад хаа нэгтээ сууж л байна. Хүүгүүдийг аимс шигээ сална гэдэг шиг нэг хүүгүнтэй дээд 77 хоног үерхэнэ. Гэхдээ ямар одооных шиг замбраагүй явдал байсан биш. Хөдөлцөж алхах юмд бодож бараг уй тайтал салчихдаг байжээ. Тэр үед үнэхээр бодох санах юмгүй сайхан байж. За тэгээд оюутан боллоо. Надад энэ нэтгэгт Туркт аль алинд нь сурах боломж олдсон ч би хоёулангийн орхиж Монголдо сурах болсон юм. Одоо эргээд бодоход хамгийн буруу сонголт байжээ. Оюутан болоод ангийнхантайгаа их шоудна. Юм л бол баар саунд ордог болоод ээж автагаа ч муудалцаад буруу зам руу хазааж байх үед 1-5 дахын орой 2 найз минь дуудаад би ч дуртай яагарлаа. Шөнжин шоудаад өөрийн дөрөв өнгөрч байхад үүдэндээ таксинаас буугаад орцлуугаа орлоо. Игч зоригтой байж төрсөн цагаасаа өссөн болохоор орцсноосоо айдаггүй ч байсан байх. Мэдээж лифт зогссон. Дээшээ 7 давхар руу өсөж явдал хин нэгэн араас күртэгний захаар хоолоо боож эхэлсэн. Орлыг эдж орилж чадаагүй. Шатны уруу тэр хүнтэй хамт өнгөрснөө бол санаж байгаа. Нэг мэдсэн чинь пүүз утас цүнх бүгд байхгүй. Хоолоо хүндөрлээ сэрлээ. Яаж хүчндүүлчээгүй, бас алуулчаагүй. Цагдаад мэддээд ч нэмэр болоогүй. Ингээд миний шоудах замнал дуусч орой үдшиг гэрээсээ зухахаж болов. Өвөлгээгээ тасарсан үед ирвэл нөгөө номоогоо дуудана. Тэднийх нэг давхарт. Тэгээд гэртээ оруулуулна. 100 болж тэр гинтэл алга болчихсон. Цанхруун жижиг чулуугаар шидгээр гараад ирдэг байсан байдаггүй. Тэр 100 их л утгартай өнгөрч билээ. Түүнийг нэг л өдөр ирнэ гэж мэдэж байсан л та. Ногоон өнгийн хөшгөн нэг ч хөдөлгөөнгүй тэр 100-ыг авсан юм. Байрны болонд байдаг дэлгүүр орчоод ирэхдээ нөгөөтгөө тааралдаад мөргөлтчихв. За ингээд л бундан болсон юм да. Тэр өнгө зүс ороод нэг л эр хүн шиг болсон санагдана. Үсний засалтаа өөрчлөөд гой хувцалдаг болоод бүр маш гой өнөр үнэртэж байлаа. Орос руу хамаатны ээж автагаа очиж тэндээ 8 хийж байгаад ирсэн юм байна. Түүнээс хойш ээж аав нь 90 очин 8 хийж байгаад шатаад тэднийг байраа зарж нүгэд хашаа байшинд очив. Тэгсэн ч бид нэг өдөр тэднийд нэг өдөр манайд гэж хонож явсаар төгс хичээлээ гэрэлтэй батлуулчихлаа. За ингээд мэргэжлэр ажилд ороод удаагүй би жирэмсэн болчихлоо. Хадам ээж минь намайг төрхөөс хэдхэн хоногийн өмнө бурхан болж ажил явдлан дуусаагүй байхад би эмнэлгээс гарч хадмын хашаа байшинд очлоо. 49 хоног тасралтгүй сул бариад тэндээс явна гэж бодсон ч бүр мөсөн амьдрах болсон юм. Хадам маамын дуугүй дөлгөөхөн хүн надад төвхтэй санагдаж байгаагүй ч усанд орох, мод түлээ, ус зөөх зэргээс халгаж байлаа. Нөхөр ажилдаа үед өвөөд нь хүүхдээ харуулчаад усанд явж мод түршээ бэлдэж хэрэндээ л хичээнэ. Нөгөө байрны хөөрхөн охин байхгүй. Өдөр бүр тойлны өмнө ирэлдтгэн ч цөөрч хүүхдийн хоол, нөхрийн хоол, ар гэрийн асуудал гэд зогсоо зайгүй борь бохс хийхгүй. Эхний жил бол амралтын өдрөөр хүүхдээ аваад гуруулаа гадуур хоол идэж зугаалаад байдаг л байв. Даанч удалгүй дахиад жирэмсэн болсноо мэдлээ. Ойрхон төрөлд амар гэд ойр хавийнхаа яриад байхаар нь нэрэж тийм болов гэд тээж эхэллээ. Эхэндээ хорлохтой байсан ч сар гарan болоод л гайгүй болоод замбрааг уддаг болов. Жич танай подкастын бүдүүмэс гэдэг дугаарыг сонсоод бичгээр шийдсэн шүү. За тэгээд нилээн жин өндөр төрлөө. Юун ойрхон төрөлт амар ёстой нусаа хазартаа наасан. Нэг нь хөөхөж байхад нөгөөх нь ингэрлүү мацна. Зэрэг хөөхөл нь маш их ядарна. Хадам маамын хөөрхий их нэмэр болсон ч даанч тэр өвөлдөө бурхан болсон. Үнэхээр хүнд цохол боллоо. Нөхөр тэр цагаас хойш ёстой эрүүл өдргүй шахан мууж эхэлсэн. Ингээд миний тамийн амьдрал эхэлсэн ч би дотроо тэмцсээр өөрийгөө бүрэн дүүрэн хайсан. Хүн ер нь өөрийгөө огт мэддгүй юм билээ. Урдны хөөрхөн турхаа байснараа л төсөөлж дотроо бол 17-8-тай алаад байгаа аахгүй юу? 2 хүүхэд зүгээр л тийм амархан хурдан өсч өгдөггүй юм байна. Өдөр бүр өглөө болгон уйлалдаж сэрнэ. Шүнжин хөөхн бүтэн нойртой хонох тухай бодоод ч хэрэггүй. Ядарснаасаа болоод хоол хийгээс дургүй хурч талах юм л идэнэ. Нөхөрч оройтдаг болж бид гурыг унтсан үед ирээд явна. Буудан дээр унтна. Хамгийн сүүлд хизээ ярилцсанаа ч санахгүй байна. Өглөө бассан өөрийгөө нэг дүрсэлвэл үс сэгсээсэн, нилээн жин нэмсэн, хумсаа сүлд хизээж бодуллаа, нүрээ хизээ сүлд бодлаа, бүү мэд. Өмсөж байгаа хувцс нь суул томцсон, ганцсан, хэдэн хувцс.
Сүүлийн жирэмслэлтээс хойш нөхөртөөгөө нэг ч ойртойгүй бүр тэр тухай таг марцсан байсан. За тэгээд нэг л өдөр манад нэг жаахан охин ороод ирлээ. Өндөр турахай, өмсөн зүснэ нь гоё, хумс сормос гэдэл яг л миний 10 жилийг санагдуулна. Би нөхрийн талын хамаатны охинтой андуурч оруулж цай цүү болж байтал пал хийдэл. Та одоо болтол мэдээгүй байна гэж баймааргүй. Би танай нөхрийн хүүхдийг тээж байгаа гэдг юм байна. Би ч барьцаалдаад чихэндээ ч итгээгүй. За тэгээд нөхөртөөгөө халалцлаа. Чи над хувцаагаар хэдэн хоног наадхаа өмсөж байна. Чи хамгийн сүүлд хизээж ингээ үтсэн бэ. Орж ирэх тоолонд бухимдсан, тэрцэн хүн өгтдөг. Чамтай хийх хүсэлж сонирхолж төрхөө байсан. Энэ бүсгүй чиний анх надтай тайлцаж байсан үеийг санагдуулсан болоод би дурлсан. Болохгүй юу агаан гэд нөгөө номой дүүг нөхөр чинь арслан бар боллоо. Тэрнээс хойш бүтэн 3 шөнө би унтаагүй. Маш их зүйлийг бодсон. Нөхөртөөгөө харилцаа минь болоод байна л гэж бодоод байгаад байсан юм билээ. Гэвч тэр ардуур тийм зүйл хийж явж л дээ. 4-5 настай 2 хүүхдэд дагуулад ээж аав дээрээ ирээд 3 сар гарan болж байна. 2 хүүхдэд цэцэрлэгт өгөөд ажилд ороод фитнест яваад 13 кг ассан. Урдны өөрийгөө би олсон. Нөхөр нэг ч холбогдоогүй тагчиг байгаа. Өөрийгөө ямар болсныг харуулмаар санагдаад өдөр бүр хичээж байна. Нэг л өдөр таарлах байх гэж найдаж байгаа. Эсвэл нэг л өдөр гэрэлтээ салгуулах шалтгаанаар явуулдаг бүсгүйг нь төрсний дараа албаар гэрт нь очимаар санагдаад байгаа. Эцэст нь би хэдий ойрхон төрсөн ч өөрийгөө хайсан нь миний л буруу. Хинч намайг ивэлж өрөвдөхгүй. Хүүхдүүдэд жаахан хоошин тавиад ч хамаагүй өөртөө цаг гаргаж мөн хичнээн ядарсан ч нөхөртөөгөө ярилцаж эрэхт нь гой сайхан байх л ёстой байсан юм байлээ. Хүүхдэд дарагдаад байлгүй өөрийгөө бүү орхиорой ээжүүдээ гэсэн цаглыг нэгэн бүсгүй маань нэлгээжээ. За тэгээ чамдаа томоос том баяр хүргэе. Даалаад өгөөрэй л гэдэг үгийг хэлмээр байна. Ингээд дараагийн сонсогчоос ирсэн цаглыг эхлүүлцгээе. Энэ цагааг уншиж байгаа чамд болон сонсож байгаа бүх хүмүүст төсөөлсөн бүхнээсээ өндөрт хүрч элэг бүхэн инх тухайц жаргалтай сайхан амьдралыг чин сэтгэлээсээ хүсэн ёрой. Би хөдөр остроор ажилдаг 30 гарч яваад ирэн л нэгэн залуу. Одоогоос 13 жилийн өмнө хөөхөн гэхэд дэндүү хөөхөн 2 үрийн минь ээж надад аав гэх хэрхэм нэрийг олгосон түүнтэйгээ санамсаргүй учирч тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бодоогүй өнгөрөөсөн нэг ч хором гэж үгүй. Сэтгэл зүрхэндээ тээж л явна. Хаврын дулаахан уур орсон 50 сайхан энгийн л өдөр. Хайр дурлал гэж мэдэхгүй, огтоос мэдэрч үзээгүй, дөнгөжл 20 гарч яваа аав ээжийн хүмүүжлтээс сайн хүү, найз нөхдийн дунд нэр хүнд өндөр, ажил мэргэжилтэй дуртай, хамт олондоо үнэлэгддэг, хөгжилтэй ганц би ёстой л нэг зэл залуухан насныхаа галт үлэнд бадарч яваа тийм л хүү байлаа. Зав чөлөө ихтэй, эрч хүчтэй болохоор ажилдаа ирээгүй хэний ч хамаагүй оронд сунаж ажилдаг байлаа. Яг л энэ ёсороо ирээгүй хүмүүсийн оронд ажилласаар ажилласаа буух өдөр 4 хоног өнгөрсөн байв. Ажил дээрээ сандал дээр унтчихна. Тэр үед Монголд л хамгийн том зочид буудалд ээлжийн тоогоо шийдэг байлаа. Нэх их ядарсан гэртээ ирээд унтаж байтал үеэл маань залгаж байна. Цуслангийн байшинд очих хэрэг байна. Нэг найз охин маань нэг найзтайгаа явна гинэ. Бас хамаатны эрэгтэй дүү маань хамт явах юм байна. Би жоохон ядарсан байсан тул дургүйхан зөвшөөрөөд оройн буцаж ирэхээр болов. Удалгүй үеэл маань машинтай ирлээ. Урд нь ороод суудал, арын суудал 2 охин байна. Хоёулаа л хөөрхөн охин байсан. Нуруугаараа баг зэрэг намхан, бордоо өстэй цайвар царайтай, нүдэрээ нээсэн хөөрхөн охин миний сонирхлыг ихэд татаж билээ. Бид явсаар хотоос 20 км орчим яваад Цуслангийн байшиндаа ирлээ. Охтууд харсан би хөөрөөдөл дими балаа юм ярьж өгнө. Тэр болгон нөгөө хэд маань жигтэйхэн инээлдэнэ. Ялангуяа тэр охины инээх нь намайг өөртөө яг л нуурын ус эргээ цогонд авалгаалаад зөөлөн боцдог шиг татаж байлаа. Бөмбөгөөр тоглож инээлдэж гүйсээр яах ихийн зургуу бүрэнхий болов. Үеэл маань пив ухуул гэж байна. Тэгээл гэлээ. Бид дэлгүүр явж 2 үнэ аваад байшиндаа ирж тухлаад үеэл бид 2 пив ууж нөгөө 2 охин харин ууж чаддаггүй бололтой хажууд сууцгаана. Үеэл уусан учраас машин барьж болохгүй гэд бид 5 тэндээ хонохоор боллоо. 100-ны байшин тул шүн жоохон хүйтэн. Бид 5 нэг том орон дээр зэрэгцээд унтлаа. Нөгөө охин миний хажууд, цаана найз нь, тэгээд дүү үеэл 2. Тэр жижигхэн охин миний гарыг дэрлээд унтаад өгсөн. Цонхоор сарны гэрэл тод тусаад тэр байшинг өдөр шиг л гэрэлтүүлж байлаа. Тэр охин гарыг минь дэрлээд унтаж байгаа нь үнэхээр хөөрхөн.
Миний зүрхний цохилт бараг байшин дүүрэн сансагдаж байсан байх. Хацар орол хөмсөг сормоос тэр өнөр эмэгтэй хүн анх удаа тийм гэж хэлхийн аргагүй булгалсан мэдрэмжээр татагдаж байж гэлээ. Тэр шөнө нүд завчилгүй ширтсээр үүр сайлгаж байлаа. Маргааш өглөө нь эрт хот ороод нөгөө охины найз гэртээ буугаад жижигхэн хөргө охин сургууль дээрээ буугаад үлдлээ. Би үеэлээс дугаарыг нь олж өгөөч гэж гуйсаар олж авав. Тэр охины найз манай үеэл хоёр найзууд байсан юм. Тэгээд дугаарыг нь олсон хүн мессеж бичиж эхлэв. Нөгөө охин нэг тоохгүй байгаа бололтой. За гэсэн л хариу өгнө. Би элдвийн юм асууж шалгаана. Хариу нь маш товчхон ирнэ. Тэгсээр нэг өдөр зориг гарган залгаад чамтай уулзмаар цаг гаргаж 30 минут байхад л хангалттай гэд уулзгаар болов. Би тэр охиныг нэгэнд бодож чадхааргүй болтлоо дурлсан байлаа. Уулзах өдөр болж нэгэн кафед болцоод баг зэрэг цагаасаа төрүүлж ирээд хүлээж байтал ороод ирлээ дээ. Эхэндээ ойр зурхан юм ярилцаж байгаад шууд л асууж орхилоо. Чи надад маш их таалагдж байна. Хэрвээ би чамд таалагдахгүй байгаа бол хэлээрэй. Цааш та болцож болох уу гэдэл. Нөгөө охины хөөрхөн хоёр нүд нь нээх том болоод нөгөө цочсон янзаг гэдэг шиг чив чимээгүй ширтэж байснаа. Миний хичээл 17 цагт таарна гэж хэлээд гараад явчихав. Би хэлсэн хариунд нэтгэж ядан хөөрөөд ажилдаа яаж ирснээ ч одоо ч сандаггүй юм. Зөвхөн 17 цагийг л хүлээж байлаа. Хүсгэд ясна гэгчээр цаг хугацаа яг л зогссон мэт ерөөсөө явахгүй байж арай гэж 17 цаг болоод гүйгээд л гарах гэтэл маргаашийн яаралтай захиалгад хийх ёстой байсан ажлаа таг мартаж орхиж хамгийн урднараа ямар ч алдаагүйгээр нэг ч алдаа гарах боломжгүйгээр хийсээр байтал 17 цаг 40 минут боллоо. Бушуухан гараад гүтэл ажлын үүдэн нөгөөх маань зогсож байдаг юм да. Миний зүрх зогсоод орчлон хорвоо ирэхээ болж буй мэт тийм гэж тайлбарлах аргагүйгээр жаргалтай мэдрэмж намайг бүрэн эзэмдсэн. Тэр өдөр бид нэлээд хол алхсан. Алхаад л ярилцаад л ярианы сэдв өөрөө ирэхгүй ундраад л нэг л мэтгэж шөнийн 1 цаг болж байлаа. Гинэт нөгөө охин яана гэдэл такси бариад өг гэв. Би яасныг нь асууж чадсангүй. Ямар ч байсан хөргөж өгье дөө гэд таксинд хамт суугаад явлаа. Гэтэл тэр охин оюутны баримт амьдардаг байж орой болоод хаалгаа барьсан байлаа. Хойлоо яаж ч гуугаад манай хүнийг оруулсангүй. Яахаа мэдэхгүй зогсож байгаад буудал танах уу чамд эвгүй гэвэл тусдаа өөрөө авсан ч болно л гэлээ. Угаасаа харахгүй шүүн тэр минь хинийдээ очих вдэ. Чимээгүй л намайг дагаад буудал руу орлоо. Тэр минь хувцастайгаа хүнжилд би хувцастайгаа нөгөө буланд нь хүнжилд оролгүйгээр хэвдэв. Илтвээ юм ярилцаар өөрөөр нойрондоо дийлдэ дунтаад өгөв. Өрөөний хаалга тогшиг чимээнээр сэртэл 12 цаг болсон гараараа гих буудлын ажилтны дуу биднийг сэрэв. Буудлаасаа гараад хоол идээд би ажилдаа тэр минь байрлуугаа явахаар болов. Салхтаа тэр намайг үнсчгээд таксинд суугаад яваад өгсөн. Тэр үеийн мэдрэмж догтлол энийг бичиж байх цаг үе яг л нэгэн цагийн өмнө болсон юм шиг зүрхийг минь халаад өгүүлж байна. Энэ үеэс үерхэл эхлээд хоёр сайхан охины аав ээж болцгон 13 жил хамтдаа жаргал зовлонгоо хуваалцсан дэндүү нандин дэндүү жаргалтай амьдралыг тулсан юм. Аав ээж хоёр минь намайг 10 настай байхад салсан. Нэгнээ их л өгүүлдэг байсан байх таа гэж бодогддог. Аав минь хүн дээр өвдөж имлэгээр явсаар биеийн дийлэхгүй байж байгаад биднийг үрд орхин одов. Энэ явдлын дараахан би хөдөө уурхаад ажиллаж эхэллээ. Цалин мөнгө гайгүйгээд хайртай тэрний минь хамаатны ах намайг хүн амьтантай ярьж гүйж байж оруулж өглөө. Эхэндээ үнэхээр л цалин сайн амьдрал маш богинохон хугацаанд дээшлээд л ирэв. Миний дотор хайртайгаа хоёр охиныгоо юугаарч дутаахгүй гэсэн бол намайг бүрэн эзэмдэж ажил гэж гүйсээр тэдэнтэйгээ байх цаг хугацаагаа материаллык зүйлийн төлөө явсаар бүтэн 1 жилийг анзааралгүй өрчихсөн байсан. Тэр хооронд тэр минь өөр нэгэн сэтгэл нь сэм алдарсан байж би ч мэдсэн. За яа тий хайрт минь ухаалагтвал буцаад сэтгэл нь надад ирэндээ гэд мдээгүй юм шиг явсаар л дахин 1 жил өнгөрөв. Нөхцөл байдал харилцаа минь дорцсоор байлаа. Ярилцах гэж оролдох гэхээр бол заруулаад ярилцаж өгөхгүй ямар нэг шалтгаан олоод л гараад явчихна. Энэ бүхэн чимээгүй хүн бидний харилцаа гэмтлэн эмтэлсээр нэг л өдөр би бүгдийг орхихоор шийдвэр гаргаад гэрээсээ явлаа. Бид хоёр нэг ч удаа нэгэндээ муухай үг хэлж чангаш гарч хэрэлдэж үзээгүй хүмүүс. Маргалдах үе байдаг ч хин нэг нь буулт хийгээд торхноо л эвлэрнэ. Салах үедээ ч бид нэгэндээ муухай үг хэлж ойрлж хашхираагүй. Би явлаа гэдгээ хэлээд л тэр мэн нулимс дүрнүүдтэй чимээгүй л ширтнэ.
Ингээд л 13 жил басгасан амьдралаа хувь заяаны эрхэнд орхиод гарсан юм. Гинтэл ийм байдалд ороод эхэндээ яах ихээ олохгүй, очих газаргүй, машинда бараг 2 сар шахам амьдрав. Хүний хөлөөс зайдуу, байрны зогсоол, зайсангийн зогсоол гих мэт газраар очиод машинда унтаад өгнө. Удалгүй ээж минь бурхны оронд явж би гэр оронгүй аав ээжгүй дээшээ тэнгэр хоол доошоо газар хатуу гэх чинь л болсон байв. Энэ бүх асуудлууд хагацал зовлон намайг өндөр барилгын орой дээр зогсоход хүргэсэн үеч би. Би нэг ахтай нэг охин дүүтэй. Ах トゥ хоёр минь тус тустай амьдралтай болохоор тэдэндээ төв болохгүй гэд юу ч болж байсан хэлэхгүй өөрийн амьдралаа өрөөл үрээд явна. Хоёр охиноо хайртай түүнийгээ ямар их сандаг гэж. Ажилдаа явж ирээд л хоёр охинтойгоо уулзахаар ярина. Заримдаа тэр минь байж таруул харахын төдий л сэтгэл садна. Энэ цагтлыг хожимын нэг өдөр тэр минь олж сансвал намайг чамдаа ямар их хайртайг минь ямар их сандаг гэдгийг чиний орон зай зүрхэнд минь томоос том татаас тат хоосон оршиж байдгийг битгий мартаарай гэж хэлье. Сэтгэлийн шаналлалт өрнөн мухраас чиний тухай дурсамжийг тэмтрэн өдөр хоногийг илээж л явна да хайрт минь гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ. За тэгээд хайртай ханаа сонсоод буцаад ивлэрэх байхаа. Ингээд дараагийн нэгэн сонсогчоос ирсэн цагтлыг эхлүүлцгээе. Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Сайн байна уу? Би одоо 24 настай нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Нөхөртөөгөө суугаад 4-5 жил болж байна. Энэ хугацаанд их зүйлийг үзлээ бас тэслээ. Анх нөхөр маань хайр халамжаар дүрэн мундаг залуу байлаа. Үерхэд саран гарan болоод би хатматтайгаа танилцаад их л найрсаг хүмүүс хүлээж авсан. Би багасаа өнчирсэн болохоор эцэг эхийн хайрыг багч гэсэн хадмуудаасаа авах нь дээ гэж их баярлсан. Хадам гэж бодлогүй төрсөн ээж аав мэтэр хүлээж авч хурдан ч таслаа. Намайг очиход хадам ээж маань тал харавсан гэд сумгаа байсан юм. Би энэ айлын бэрэн юм чинь охноос нь ялгаа юу байх вэ гэд чадлаараа л асарч байлаа. Нэг өдөр хадам аав нөхрийн ах хоёр нь нөхөртэй минь ярьж байна. Сайн охинтой суужээ. Ээж аав нь ямар хүмүүс байдаг вэ гэхэд ээж аав нь байхгүй дүүтэйгээ хойлохноо л амьдардаг гэтэл хадам аавах хоёр. Хүй, тэгээ одоо бэр гуйхад яах юм? Булшин дээр нь цэцэг тавилт тань биш. Салж үз та хоёр. Тусдаа гарлаа гэхэд хадам талаас чинь ганц халбах ч өгч чадваргүй юм байна. Иш, удам судар сайдаг хүн сонгоод суучж болоогүй мө чи гэхийг нь гэрийн гадаа сонсоод тэнгэр хөмрөх шиг л болсон. Би нөхөртөө хоёлаа хэсэг тусдаа бай гэж хэлээд хувцас аваад гарахад хадам ах замын унаад суулгаад өгье гэд замд явхдаа миний дүү эртгэн хар чи манад тохирохгүй нэ гэж хэлээд замын унаад суулгаж билээ. Хотын зүг нэг мөсөн салыг их бодолтой хуйлаад л явсан. Хотод ирээд байж утал гинэт бие өвдөд эмнэлэгт үзүүлтэл 2 сартаа жирэмснээ мэдэв. Шүнжин уйлж суугаад яхаа мэдэхгүй нөхөртөө хэлтэл битгий ахвал би очиод гурлаа сайхан амьдрэ гэж хэлээд 2 сарын дараа хотод ирлээ. Би ч хүлээж авлаа. Гэдэс томроод хүүхэд маань хөдөлгөөнд ороод хөөрхөн байлаа. Тэгсэн хадмууд араас байнга залгаад эцэг ихгүй том толгойлсон гуйлахчин хүүхэн жирэмсэн гэж худлаа ярьж хүүхдийн толгой эргүүллээ гэж дарамтлаастай. Иймэрхүү байдалтай 7 сартаа шүн цусаалтаа дэмлэгт хүргэгдээд хүүхэд маань энтчихсэн. Хит их сэтгэл санаагаар унж нойргүй явснаас болж тооноос их өгөөд усгүй болоод бүтчихсэн гэдгийг сонсоод би яг л хагас галз орсон. Тэгсэн ч би хадам ээжийг бүтнэ харавлаа гэхтэн очиод асарч өдөр бүр хүнжил гудсыг нуугааж шээс басын цэвэрлэж хоол цаг нь хийж өгдөг байлаа. Ахаад жирэмсэн болсон гэтэл худлаа жирэмслээд ажлаас зүхтлаа чи өрний ээжийг асарч байгаа юм уу? Чамааг ирснээс хойш турлаа гэв. Бас мах баг хэрэгэл яасыг хийдтiin чи мал гаргах биш гэд хэлэхгүйгээр хэлдэг болов. Сүүлдээ нөхөр ажилдаа хаагуур өвлийн хүүтэнд хар үрээр бас гарч цаас цэвэрлэл чи ямар мөнгө олдог биш миний дүү чамайг тэжээж байгаа гэдэл хөөж гаргадаг боллоо. Тэсэлгүй ахаад хот ороход нөхөр дагаж ирээд удахгүй төрлөө. Хөөхөн хүүтэй боллоо. Хадмууд ганц аяга нэг хар шүл авчрах нь битгий хэл би энэ яаж банж гэж асуусангүй. Намайг төрснөөс яг сарын дараа хадам ээж минь өнгөрлөө. Би өөрөө асарч хардаг байсан юм болохоор өчнөө өдөр хямраад уйлж билээ. Хадам ээж өнгөрөөд жил гарan болж байна. Сая 1 сард хадам ах аав хоёр тусдаа гар гэд гэр авч өглөө. Тэгснээ ойрхон ирээд л хэрүүл хаагаад зайлаараа гэрээ авъя гэд шүнж хамаагүй хөөдөг боллоо. Урчин хадмууд хоногтой хадам ах утсаар хүнтэй ярьж байна.
Хүнд үзүүллээ манай дүүг муу хүнтэй суусан байна гин. Игч судлууллаа. Дүүгээ өрөвдөд байна. Салгая гэсэн ч одоо хүүхэдтэй болцсон яадгийн байгаа гэж хэлхийг нь шүнжэнгөө сонсож байлаа. Одоо бол цөхрөөд дүү хүүгээ тэрвэрэд уйлаад сууж байна. Ээдээ охтууд минь төрхөн зургийн бодол жаргалаа бодоод битгий яарч хүнтэй суугаарай. Гол нь ар гэрэхнийхэн зан авирыг ажиглаарай. Хадам талынхан олиггүй хүмүүс бол чиний амьдрал хизээч тайван жаргалтай байхгүй шүү. Гэсэн цаглыг нэгэн сонсогч маань илгээжээ. За тэгээд сонсогчдоо чанга тэрвэрлтийг илгээе. За тэгээд их зүйлийг төвчөөд тисэд байвал сэтгэл зүйн эрүүл мэнд дээрээ төлөх хэрэгтэй болдог учраас бүр болохгүй болоод тэгээд салсан дээр юм болов гэж бодож байна. Манай сонсогчдод юу гэж бодож байна? Доор сэтгэл бичээд үлдээгээрээ ингээд дараагийн нэгэн маш сургамжтай пост байсан тэрхүү постыг бүгдээр эхлүүлцгээе. 2008 онд 3 эхээр охиноо 28-7 хоног тээчгээд алдсан юм. Зулбаж дутуу төрж хүүхдээ алдсан эмэгтэйчүүдийн хувьд хүүхдээ алдах нь тэдний туулах зовлонгийн дөнгөж эхлэл нь байдаг. Имлэгт байс гэдэл уйлалдах нялхсыг сонсоод гайхамшиг тохиож 3 охин минь байж байх болов уу гэж өөрийн ирэхгүй ороод тэмтэж байсан тодхон. Тэгээд л ихэр татан нялхастай хоолой нийлүүлэн уйлдаг байж үлээ. Имлгээс гараад хүүхэд гарах болгонд л нүд нулимсаар бүрхэд ирдэгсэн. Хар усаал, ат хархал гомдол. Тэгж байтал сүү орсон. Чинэрсэн хоёр хөөхөө саамаар хайдаж хэсэг уйлна. Сүүлдээ дийлхэ болоод ихчийн баг охиныг авчирч хөөхүүлэн хөөхөөс суллаж билээ. Хөөх чинэрэх тоолонд хүүхдээ санан уйлна. Хүүхдүүдээ санах тоолонд хөөх чинэрнэ. Жирэмсэн байхдаа 2 цаг татам хоол иддэг байсан. 3 хүүхэд тэжээж байсан учраас тэгж идэж байсан ч нэлээд хайсан байж үлээ. Хүүхдүүдээ алдаад гэртээ ирсэн чинь 2 цаг тутам өлсгөн хിവэрэ. Тэгээд ганцаараа 4 хүний хоолыг идэж эхэлсэн учраас нэмж эхэлсэн. Хамгийн хэцүү нь яагаад 3 охиноо алдах болов? Юунд учир байв гэдгийг ойлгох гэж өдөржин шүнжин судалгаа хийнэ. Ихэр хүүхдүүдээ алдсан эхчүүдийн группт нэгдэж зовлон нэгт бүсгүйчүүдийн түүхийг сонсож ганцаараа биш гэдгээ мэдэрч эхэлсэн. Яагаад ч юм тэр үед хинт ч миний зовлонг ойлгохгүй байгаа юм шиг санагддаг байж үлээ. Хүүхдүүдээ хоронхон зур боловч тэрэн салах ус хийсэн. Гар хүлээх нь хэвийг авсан ээжүүдэд бяцхан атаархна. Миний 3 охтоос үлдсэн юм гэвэл эсгийгээр хажилсан үнэг 3 жижиг малгай эрүүл мэндийн дэвтэр. Яагаад гэдэг асуултын хариу олддоггүй юм билээ. За тэгээд л дараагийн шат нь ахин хүүхдтэй болох орлого байсан. Хуваар гаргаж тооцоо хийж жирэмсний тест худалдаж авах. Сар болгон галзуурсан юм шиг оролдож сар болгон сэтгэлээр унах. Сүүлдээ шантардаг. Хүүхдтэй болж чадахгүй байгаадаа өөрийгөө өрөөлийг ертөнцийг буруутгана. Инээдтэй гэмээр нэг зүйл нь би горч гоё гэж их хайдаг байж үлээ. Хамгийн инээдтэй нь ажлынхаа хоол идэж байхад нь ямар нэгэн зүйл гоё харагдвал заавал амсаж хорхоогоод хардаг байж үлээ. Аяхтай хоолноос нь ганц халбахтчээ нэг зүсмэгийн өгчөөч гэдэл дайрч байсан намайг уучлаарай. Гаднаа инээж юуч болоогүй юм шиг явж байсан ч дотор хов хоосон өглөөд мэд болсон байсан. Тэгэж байгаад гайгүй болсон. Гомдол гар шудлах хариуцлал маань чимээгүй гуниг нам ухаан нэмсгэлэнд болж хувирсан. Сүүлдээ 28-7 хоногч болтугай хүүхдүүдээ тээх ац завшаантай байсандаа талархдаг болсон юм. Эмэгтэй хүнд хүүхэд гаргачээ оройтлоо штэ хүн болгонд хайртай хүмүүсээ алдаж байдаг сүртэй ингэх мэтчлэн үгсийг бүү хэлж байгаарай да. Тэр хүн ямар асуудалтай юу тоолж явааг та мэдэхгүй шүү дээ. Бусдыг хайрлаж ойлгох сэтгэлтэй байгаарай. Соёлмаа урт насан гэсэн бичсэн байна. За тэгээд иймэрхүү хагцлаад ээжүүдэд маань нэлээд тохиолддог юм шиг санагддаг. Надад ч гэсэн тохиолдож байсан. 2020 онд 27/8 нийтэлтэй 2 ихэр хүүхдээ алдчихсан. За тэгээд тэрхүү хар бараанд орсомж маань одоо ч гэсэн надаас арилаагүй юм бэлээ. Нэг ээж дээрсэнд баярлаа гэдэг дуу байдаг шүү дээ. Них гоё дуу. Тэр дууг сонсохоор л бүр ингээд өөр ирэхгүй уйлждаг. За ингээ 2023 онд миний хүү 2 ихэр хүүхдээ маань орлоод хичнээн ирсэн ч гэсэн тэр 2 хүүхдийн тэр орон зай, тэндээс үлдсэн драма, шаналл, сэтгэл готрал бүр ерөөсөө надаас арилдаг байхгүй юу? Тэгээд яагаад ч ийм олон эмэгтэй байдаг болохоор бусдад сургамж болгоод бусдыг өөр хүүхдээ алдсан хэнийг хайрладаг байгаарай. Муухай битгий хэлдэг байгаарай гэсэн үүднээс энэ хүү постыг чирж ирээд оруулсан байгаа. Ингээд өнөөдрийн дугаар нэрлэн гунигтай явчих шиг боллоо. Тэгээд нэг хөөхөн жижигхэн постыг харуулъя. Байрны чат.
Тэгэж ярих юм бол манай байр дотроо бүр групп чаттай төхөө. Гарч тамхиллаа энтер гэснэ. Дэлгүүр явлаа шүү захихан байна уу гэж мэгээд үнэн хөршийн холбоо сайтай. Тэгжсэн аа. Бата Пэмэн чи бүр ууж чадхаа байж өчигдөр овоо агсарлаа гэж мэгээд. Анууж нь хоолн болчлоо гэд хэлчих энтер гэд гоё штэ. Нараа их жимлэг твтчлээ хэдүүлээ 10 ка хураагаад ирэх үү яах вэ гэжсэн аа. Цөөхөн аваад ургуу үргээд байна гараад ир гэж мэгээд. Ямар тач манай байранд нэг дэрэл мастер зүгээр хинийх нь өмчөө мэддэхгүй жил гарan дамжиж гин. Сүүлд хинийд ч явлаа. Урцгыг жинтрийг бол зүгээр хинийд хэд байгааг нь бараг тоогоор нь мэдчихэдэг нас. Хоёр аав хүүхдүүдээсээ болж чатаар үзэж байснаа эвлэрээд тамгалах уу Пэмэн энтэргэл. Өөртөө аваад багтчлаа 28 тоот яваханд яг таарах юм байна гэж мэгээд. Цэгийг танаа хүүхд баачиж памперс аваад гараад ирчих гэж байх шиг бас л гоё штэ. Хаяа чатнаас гарчгаар нэмэл оруулчихна. Орчин үед байхгүй гоё байр та гэсэн нэг хөөрхөн паст байна. Ингээд өнөөдрийн дугаараа энэ хүргээд өндөрлөе та бүхэн минь цагтлаа бичиж явуулахыг хүсвэл комментсд байгаа линкэн дээр дараад л бичээрэй. Subscribe дараад өгөөрэй манайхаа өшөө илүү гоё цагтлууд болсон бодит явдал төөх постуудыг та бүхэндээ хүргэхийн амлаж байна. Ингээд дараагийн дугаараар дахин баяртай уулзцаая. Bye.